582 онд туулай жил болов Боготын гişээ болов босгосон. Боготын гişээнэ арт талдаа болов 24 мөр брахма бичиг байна. Энэ үний болов 16 онд Дидер Мова тэднээс 3-ын дээгэр болов зураглаж аваа явд. Дидер Мова нэгэнтээ онгш гаргацсан. Дидер Мовагийн онгшсны болов Александр Вовон босог Галигаас нь онгшсон. Тэгэхээр би энэ үнийг бас онгшсон. Харьцуулбал гүйцэтгэлгөөтэй харьцуулж бас онгшсон. Гэтэл одоо бол нийтлээгүй. Энэ бол маш чухал. Яагаад чухал гэж хэлэхэд ард бол энэ бол өвөг Монгол хэлний сүүлчийн үе. Эртнээ Монгол хэлний эхнээ үе. Энэ үед бичигдсэн хөөс толгойн бичээс хоёр бол хоргондон бол хоёр үеийн бичээс. Нөгөө нэг нь Боготын гишүүнээ бичээс бол өвөг Монгол үеийн сүүлчийн үед шилжилтийн үед байгаа. Яг тийм хоёулаа уулзуур болж байгаа. Хөөс толгой нь бол эхэлж байгаа. Ингээ хоёулаа нийлээд ингээ эхэлж нийцсэн байна.